Хай. Өнөөдөр 9 сарын 1 шинэ хичээлийн жилийн мэнд хүргэе. Гэхдээ азар амралтын өдөр. Гоё ганц өдөр ч гэсэн амарна гэдэггүй юу. За өглөөний хүрээлтээ авъя. За хям 5,000 төгрөг гэдэггүй юу. Худлаа. Монголоос самбатны хичээлтэй авчирсан. Би энэ жамц тосыг нөгөө эрдэс бодсоо нөхгөөд цагсан байхгүй юу. Тэгэд одоо хоолнд хийж идэггүй сте тий. Зүгээр усанд хийгээд найруулах авчих юм. Тэг өдөржингөө давсуугаад уу. Одоо тхиим бахта би бас яг гэж цагс. Тэггүй зүгээр цагсын жамцтай бас дээрээ гэдэг. Гэтэ яаж хэрэглэх юм бэтгэхгүй. Ер нь гэхдээ жамцтай усанд йодын агуулмж өндөр байдгүй йод ч айгүй хэрэгтэй гэж зэдэн штэ. Тийм ч усанд найруулаад ухах зүг баха. Гэтэ хайл ухах. Тэгвэл өдөржингөө йод уугаад явахлаар ч бас эвгүй штэ. Гэтэ ер нь йод хүнд ч хэрэгтэй, малт ч хэрэгтэй. Нөгөө баг байхад би нөгөө хөдөө өвэмэгэндээ цуны амралтаар очихоор за гээд нөгөө бараг чулуу шиг том хат шиг хэмжээтэй. Жижигхэн хат шиг том хат биш. Тийм нөгөө йод идэг гэсэн баггүй юу? Хужир. Тэгэд тэрийг болохоор одоо ингээл ахмах орой хон малаа ингээл хотлуулгал хашаанд нь хийх гэл авдрын штэ гэрийн ойролцоо авчир чинь тэгэнгүүт нь би өөрөө нөгөө хайртай шиг ямаануудыг цуглуулж агаад тэр хужирын долоолгодог гэсэн баггүй юу. Тэгээд өөр хон ямаа эрэнгүүт ингээд тэднийг хаш зогсоод балер цаа өөрхийгөө олгоод. За манай хамаатнууд том жижиг нийлсэн 10-аад хүн Бээжинд аялахаар ирсэн. Манай нөхрийн талын хамаатнууд тахгүй юу. Тэгээд бид нэр өнөөдөр зэрлэг амтны хүрээлэнд хүрээдэрлээ. Ер нь Бээжинд гэр бүлийнхэн хамаатнууд ирэхээр нөхөрт хоёр дагуулж явах туртай газар бол энэ Бээжингийн зэрлэг амтны хүрээлэн. Цэвэрхэн, том, тэгээд нөө амтттай нь ингээд яг зэрлэг махчин амтттай л биш бол яг гар хүрээд ингээд хүрэлцэж болдог. Тэгээд ер нь айтайхан яг юм байгаль үзэмжин бас аюу айтайхан ер нь гоё үдийн. Үүднийхэн тасалбар болохоор том хүний 75,000 төгрөг, хүүхэд 45,000 төгрөг. Гэтэ нэг жоохон онцгүй юм нь хотын төвөөс нэлээд зайтай урагшаага. Тийм болохоор яг шууд метро ч юм уу эсвэл автобус гэж байхгүй хаа. Автобус байгаа. Гэтэ нэлээд их дамжуулах гэдэг тийм. Тийм болохоор ер нь дотроо ороод аюу их алхдаг болохоор таксидад ирэхэд зүгээр тийм. Тэгэд хотын төвөөс зайтай болохоор таксид хар бас үнэтэй болчдөг байхгүй юу. Хятадаас ер нь амьтанд хайртай хүмүүс юм шиг ба. Тэгээд тэр дундаа бол улсын эрдэнэ гэгддэг панда. Түүндээ бол бүгдээрээ том жижиггүй маш их хайртай. Тэгээд түүнээс гадна яг хятадын өөрсдийнх нь гэвэл ванза хүүгээд нөгөө тухан дээр нь ингээд ван гэдэг ханц бичсэн юм шиг нэг тийм хээтэй бар үйд юм аа. Сибирийн бар гэж бас яриад идэв. Тэрэндээ бас аягүй дуртай. Тэгээд алтан үстэй сармагчин гэдэг. Алтан сармагчин гэдэг нь ер нь тэр сармагчиндаа дуртай. Тэгээд за ер нь бол нэлийн хіднэ өөрсдийн чухалд тооцдог нэг хэдэн амьтд байдیں۔ Одоо ер нь кунфу панда гэдэг хүүхдийн кино байдаг шүү дээ. Тэнд гарч байгаа шифүүнүүдэд хятадууд ер нь дуртай байдیں۔ Би амьтад дотроос жоохон дургүй нь бол сармагчин. Бич төрлийн амьтанд ер нь нэг дуртай биш. Хитрхээс ахлахгүй санагдаад байдیں۔ Гэхдээ нөө бидний бас өвгдөөдсэн болохоор гинт нэг нийттэй байнгын санаанд орчлаа яри за. Нэг удаа нэг хүүхэд нээжээс асуудаг байхгүй юу? Ээж бидний анх гарал үүсэл бид нар юу наах юунаас үүссэн бэ гэдгсэн чинь ээж нь ямар сони юм асуудаг ойлгомжтой шүү дээ. Бид нэрийг бурхан бүтээсэн гэдэг байхгүй юу? Тэгсэн чинь хүүн тийм гэж үү? Ааваас асуусан чинь хүн мичнээс үүсэлтэйгээ тэгтэйсэн даа гэдгсэн чинь ээж нь тэднийхэн бол магадгүй гэж. За тэгээд өөр онгоо за онгоо шин ч хошин шог дээр гардгийн. Эхнэр нь амар ингээ удаан алхаад ер нь юм хийхдээ амар удаан хөдөлгөөнтэй хүн байхгүй. Тэгсэн чинь нөхөр нь эхнэрийг ёо танаа удамд нэг яс мэлхий байсан байгаа ч гэх шиг. Энэ амтны хараа амар идэвхтэй хаз. Хятадуудаас энэ амтанд аюу хайртай байдیں۔ Энийг нөгөө жижиг панда гэдэг байхгүй юу? Улаан пандач гэж яриад байдیں۔ Яг ингээ үүдээс нь харахаар амар хүүхэн царайтай. Энэ жижиг панда тэгээд Гималай улсын билэр ер нь байдаг гэсэн. Тийм болохоор Хятадаас гадна
Энэтхэг, Бутан, Непал гэсэн орнуудад байт юм бэлээ. Энэ амьтны үрэлэн дотор ингээд аяллаа автобусанд суугаад амьтдаа нөхөд чинь ингээд тайлбарлаад өгдөг байхгүй юу? Ер нь танилцуултын нэр ус насын хэлээд. Тэгээд энэ амьтан донд нэг сонирхолтой нь Монгол адуу тахь байдгийн. Тэгээд өөрсдөө болохоор яг Монголын юм тахь гэж тайлбарладаг. Тэгэд Монголоос л авчирсан баг та. Энэ хэсэгт болохоор зарим амьтдын зулцгнуудыг тэжээдэг байхгүй юу? Дөнгөж төрч мөрсөн ч юм уу? Тэгэд ийм сармагчнуудад памперс зүлэгчээд тэгэд эмэрхүүр харагдаад идэв. Ямар ч амьтны зулцг хөөрхөн штэ тий. За ингэсгээ тарцгаая. Энэ амьтны үрэлэн ер нь нэр таагаад идэгэн. Амьтд нь аюу их хурд ядарчдаг гэд дөрөв гэхэд ер нь амьтдаа амраана гэд хаачдیں۔ За бөөнөрөө сайхан хоолчоод тэгээд гэр-гэрлүүгээ буудал руугаа харцгаандаа. Олон хүүхдүүдтэй явсан болохоор хүүхдүүдэд ер нь гой санагдсан баг. Ер нь хүүхдүүдэд гой санагдвал тэгэд болоо дөө. За бай бай.